Эрэгтэй заавал ажил хийгээд эмэгтэй нь илүү их ажил хийж чаддаг, илүү их орлого олж чаддаг бол яах юм? Эрэгтэй нь илүү сайн хүүхдүүдээ хараад хүмүүжүүлдэг бол яах юм? Эрэгтэй хүн юм байх хэвээр, эмэгтэй хүн байх хэвээр. Би хүлээгээл тэр хүлээлт хизээч биелэхгүй бол яах вэ? Нэг л их хүндлэл хүлээгээл байгаад байдаг. Тэг хүндлэл нь юу юм гэхээр бодож яснаа. Хоолныхон дийжиг өгөх. Хог гаргаж хаяхгүй байх. Чин зайлшгүй гэрт өмхийрсэн байгаа хогийг бүгдээрээ орой гэртээ орж ирчээд орой баахан октооттай их нэртэйгээ амьдэрдэг шөнийн 12 цагт 10 настай охиноороо гаргаад хаяул гэвэл өнөөдрийн нэг юм тохирох юм уу? Яг тэгвэл эрэгтэй хүн хог хайж болохгүй гэвэл эрэгтэй хүн дандаа хүнд юм өрөх ёстой гэсэн чи эрэгтэй хүн нурууны өвчтөй байвал яах вэ? Тэр хүнд юм өргөсөөр л байх ёстой юу? Тухайн гэр бүлд бүр тухайн нөхцөлд хүртэл өөрчлөгдөж болно. Тэр дүрм журм хүртэл. Тэр хэвшмэл ойлголт хүртэл өөрчлөгдөж болно. Гэтэл биднээс гаднаас нараад нэг төвшин чинь өөр хийдөө. Эхнэрээрээ хүнсээ зөөлгөөл явж идэг юм байна шүү дээ. Гэт ойлгох чинь тий. Тэгэл нөгөө нийгмийн хэвшмэл саяны хэлээд байгаа шиг ийм ойлголт нь биднээс багтаж шингэх гэж хит их оролдох юм бол аюултай. Багтаж шингэж чадахгүй бүх тэр дүрм журманд хэвшмэл ойлголтод биднээс бүгдээрээ багтаж чадах. Сэтгэл гэдэг эрхтэн хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ яаж өвддгийг бүгд мэднэ. Антон Павлович Чехов. За өдрийн мэнд. За өнөөдөр та бүхэн ярих сэдв болвол жоохон хүмүүсийн сэдвийн өөрөө жоохон хүмүүсийн уурыг ч юм уу бухимдлыг төрүүлж магадгүй. Учир нь гэвэл хэвшмэл ойлголтын талаар одоо тантай л ярилцахгүй бол өөр ярилцах хүн яг үүндээ байхгүй юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр хувь хүний амьдралыг ганцхан цонхоор хараад тэрэндээ бат итгэцэн байгаа энэ хэвшмэл ойлголтыг яг шинжлэх ухаанч гэдэг юм уу эсвэл сэтгэл зүйн тал дээр юу тодорхойлсон тодорхойлт нь яг юу байдаг юм бэ? Хоцрогдсон дүрм. За. Нийгэмшлийн хоцрогдсон дүрм журмыг биднээс хэвшмэл ойлголт гэж нэрлэж байна. Цаг үетэйг нийцэхгүй. Хуучирсан. Одоо болохгүй. Одоо тохирохгүй. Энийг биднээс илүү эсвэл хит тойширсан дүрм журмыг хэвшмэл ойлголт гэж тэгэр оруулж болж байна. Нэг бол хоцрогдчих. Нөгөө бол тойширч. Энийг биднээс одоо нийгэмд байгаа хэвшмэл магадгүй буруу ойлголтууд гэж тойширсан ойлголтууд гэж тодорхойлж болж байгаа. Тэнцвэр бүх юмд л тэнцвэр байх хэрэгтэй. Сайн муу хүртэл тэнцвэр орших хэрэгтэй шүү дээ. Сайхан муухайд хүртэл тэнцвэр байж хэрэгтэй. Яг тэгвэл би ийм юмыг харж өссөн ч гэдэг юм уу. Тэгээ нэг л цонхоор л хараад байна л да. Өөр одоо тийм юу байж чадахгүй, хамлуун байж чадахгүй байгаа тийм. Энэ өөрөө сэтгэл зүйн эмгэг мөн л
яг дасан зохицохгүй байна л гэсэн үг. Нөгөө утгаараа. Дасан зохицож чадахгүй байна гэсэн үг. Эсвэл төрөний хэлжтэй балансыг тодорхойлохыг одоо юу гэдгийг тэнцвэртэй байлгахыг хүсэхгүй байна гэсэн үг гэж болно бас. Энийг сэтгцэн эмгэг гэдэг яг гэдгийг тодорхойлтонд оруулахад хэцүү. За нийгмийн ойлголт руу оруулнаа л гэж. Хүйс бол биднээс хүлээн зөвшөөрөх ёстой, ойлгох ёстой хүчин зүйлж болно. Тэгсэн мөртлөө хүйс болгон яг тэр туйлын ойлголтондоо байж чадахгүй зү. Бас тэрний эмэгтэй хүн шиг шин чанартай эрэгтэй хүн байж болно. Эрэгтэй хүн шиг шин чанартай эмэгтэй хүн бас байж болно. Нийтлэг ойлголтоор биднес хүүсийг хүлэмжшүүлэх тухай яригдана. Яг тэр одоо юу гэдгийг бодгаалаа, яг тэр зан чанараа ойлгох хүлэмжшүүлэх тухай яригдана. Туйлын ойлголт өөрөө хаанч байхгүй. Энийг л биднес нэг бол тойширч байгаа тийм. Эрэгтэй хүн болго юм л байх ёстой. За жишээ нь эрэгтэй хүн зоригтой хүчтэй байх ёстой. Тэр зоригтой хүчтэй нь ан амтан агнаал тэ идэж уудаг тэгж хоол хүнстэйгээ залгуулдаг байсан үед илүү тохирох байх. Илүү бяртай хүчтэй булчинтай байхыг шаарддаг байсан байх. Илүү их тестостеронтой тийм шаарддаг байсан байх. Одоогийн нэг хит их тестостеронтой, хит их юм агрессив хит их тийм төрөний төрөмгий байгаа байдал хуучиндаа зөгцдөг таардаг байсан. Өнөөдөр тийм хүн бол гэмт хэрэгтэн болох магадaltaй шүү дээ. Жишээ. Өнөөдрийн нийгэм тийм биз? Илүү аюултай бүлэг хүн болчихж байгаа тэр чинь. Тэгвэл тэр хүмүүсээсээ бид нийгэм өөрөө шаардж байгаа зүйлс нэгөөр хувь хүн хүсэж хүлээж байгаа зүйлсүүд нь өөр байж болно. Сайн талтай муу талтай байж болж шин. Тэрийг спортод ашиглавал сайн тал. Зам дээр ашиглавал гэмт хэрэг. Бидний үеийнхэн чинь нэг юм яг ийм үеийг туулж өнгөрүүлсэн зоригтой гэдгийг л харуулахгүй бол амьд үлдэх боломжгүй байлаа шүү. Зоригтой гэдгээ ямар нэгэн байдлаар харуулахгүй бол би тэр нийгмээс шахагдаж хаягддаг байлаа шүү. Үнэн цэнэгүй болдог. Тийм учраас ямар ч зориггүй зодоо хийдэг зүгээр яг ч юм гэхэлэр би ямар ч лээс нэг зоригтойгоо харуулад амьд үлдэн байсан Одоо тэг чин зүв. Тэр энэ ойлголт шинжлэгдэж байна бахаал энэ хуучирсан байна. Жишээ нь чи эрх хүн шиг байх ёстой гэдэг юу хэлэх гээд байгаа. Тэр гэр бүлийг авч явж тижээх үүрэг ч гэдэг юм уу эсвэл хамтдаа энэ одоо гэр бүлийг доктортой авч явах нь чухал юм уу? Эсвэл тэрнийг эдийн засгийн хувьд ямар ч л байсныг ганхаачгүйхан шиг тэрнийг эдийн засгийнхаа одоо юу гэдгийг юмыг би олж ирэх нь илүү чухал юм уу? Барилдаж ноцолдоод задлаж нүдэлдээд сайхан булчингоо хөгжүүлээд хүүхдэд тижээж чадахгүй бол яах юм? Энэ нөгөө ойлголт мөн үү? Нөгөө за бидний хувьд энийг жишээ нь амьдрах чадвар гэж нэрлэж байгаа. Нөгөө амьдрах чадвар гэдэг үндсэн юм чинь ховсож өөрчлөгдөж байна. Тэгээ ховсон өөрчлөгдөж байгаа нөхцөлд нь амьдрах чадвараа биднээс хадгалж байгаа мөн үү? Амьдрах чадвар нь байна уу? Гой булчинтай эсвэл гой гунгасан охид амар гоё одоо юу гэдгийг гадаад эзэмжтэй амьдрах чадвартай байв юу тэр хүн? Жишээ нь хүүхэд гаргаад тэр хүүхдийн төлөө өссөн ч гэсэн амьдрах хэвээр эн чинь нэг юм бүр нөгөө нийгмийн популяцийн хувь авах гэж байгаа шүү дээ Тэгэл тэрийг хийж чадахгүй. Гаргаж өгчөөд эсвэл хадамдаа хайчаад өөр яваад өгөх юм гадаг шагаа. Тэрийг амьдрах чадвар гэж нэрлэх үү? Амьдрах чадвар чинь нөгөө нийгмийн ойлголт эхлээд өөрийгөө тэжээх хэрэгтэй шүү дээ бас тий. Амьдрах чадвартай байх хэрэгтэй л гэсэн үг шүү. Тодорхой хэмжээгээр. Тэгвэл тэгээд тодорхой өссөн ч өсөөг ингээ нийгмээс заримдаа арчигддаг. Ёс заншил, хөвшмөл ойлголт заримдаа ёс заншил юм уу эсвэл шашин дагаж гарч ирж тэрийг тэр хэр сайн ховсож чадснаасаа хэр сайн
одоо юу гэдгийг одоогийн нийгэмтэй зохицуулж чадсанаас хамааруулаад тэр хууль, тэр дүрм, эсвэл тэр нийгэм оршин тогтнох, урт хугацаанд оршин тогтнох, илүүтэй нэг юм одоо юу гэдгийг барьцалдах, дасан зохицлоо хийж чадах, эволюцээ хийж чадах, тэр нэг юм амьд үлдэхийн төлөөх тэмцэлт үлдэж чадах тэр хүчин зүйл болж байна. Одоогийн нийгэмч хөгжил их чухал шүү дээ. Улсын хувьд хөгжил их чухал. Нийтээрээ хамтаараа илүү сайхан хөгжих нь илүү чухал. Нийтээрээ одоо юу гэдгийг тогтвортой, орлоготой байх нь илүү чухал байгаа. Цөөхөн хүмүүс баян цадгалан байх нь ерөөсөө чухал. Тэр нийгэм популяц одоо юу гэдгийг хөвшмөл ойлголт гэдэг чинь хоцорцсон ойлголтоо шинжлэх тухай яригдана. Бидний яваад байгаа зам нөгөө хүний эрхийн төлөөх хүний эрхийг тэгш хэрэгтэй амьдрах юм боломжоор хангаж чадаж байна уу гэх ингээ нөгөө суур одоо юу гэдгийг шугамаараа хундаам суур нь мөн үү этик гэж юу юм бэ? Ёс суртахуун гэж юу юм бэ гэдэг чинь суур шүү дээ. Тэр суурьд мэдээж зохицож гинүү гэдгээ үргэлж шалгаж явах хэрэгтэй бас. Шалгаж одоо чаглаж явах хэрэгтэй. Дандаа л тэрийг бас шалгаж явах хэрэгтэй. Суурьтайгаа нийцэж байна. Хөвшмөл ойлголтыг засах, хуучирсан ойлголтыг засах өнөөдрийн одоо юу гэдгийг нийгэм зохицохгүй байхад балансыг зөв баланс руу оруулах, ийшээгээ 50% байгаа, ийшээ 70% байгаад болоод байдаг байсан чи одоо болохгүй байна. Буцаад ингэе. Жишээ нь эмэгтэйчүүдийн эрхийг хэтээд гэдэг юм ойлголт явал бас аюултай байж магадгүй. Эрчүүдийн үүрэг оролцоо багасах тусам тэнцвэр алдагдаж магадгүй. Evento Ballroom 2023 оны 12 сард шинээр ашиглалтанд орсон Evento Ballroom нь 930 м2 талбай бүхий 7 м өндөр таацтай багнагүй хэвсэн доторлогоотой хурим найр хурал хүлээн авалт зохион байгуулахад зориулан зохион байгуулснараа онцлогтой цоошин өвөрмөц орчин хэвсэн доторлогоо эрэгтэй эмэгтэй хувцас солихороо хүлээн авалтын лобби хэсэг агааржуулалт хөргөлтийн системийг шийдэж өгснөөрөө ирсэн зочдын тав тухыг бүрэн хангах хамгийн төгс орчин юм. Эхний хэдэн дугаарууд дээр бол ярьсан. Ийм улсууд ингээд бие биентэй гэр бүл болоод нийгэм шиг. Тэгвэл ийм хэвшмэл ойлголттой улсууд гэр бүл болох юм бол хамгийн ихэнд учрах проблем нь асуудал нь нийгэм талаасаа юу эсвэл хоорондын харилцаа талаасаа хамгийн том проблемүүд үүсгэн. Хэвшмэл ойлголт чинь одоо чинь төрөнд хэлж хоцрогдсон хууль дүрм журам биднээс алдаатай гэдэг шиг эсвэл туйширсан энэ эсвэл баланс алдагдсан энэ хууль дүрм журам дандаа асуудал үүсгэнэ. Хоёр талаас өөр хэвшмэл ойлголттой нийлвэл эрэгтэй хүн юм байх хэвээр, эмэгтэй хүн байх хэвээр. Би хүлээгээл тэр хүлээлт хизээч биелэхгүй бол яах вэ? Нэг л их хүндэл хүлээгээл байгаад байдаг. Хүндэл нь юу юм гэхээр бодож яснаа хоолныхон дийжиг өгөх. Хог гаргаж хаяхгүй байх. Жишээ нь зайлшгүй гэрт өмхийрсэн байгаа хогийг бүгдээрээ орой гэртээ орж ирчээд орой баахан октооттай их нэртэйгээ амьдэрдэг шөнийн 12 цагт 10 настай охиноороо гаргаад хаяул гэвэл өнөөдрийн нийгэм тохирох юм уу? Яг тэгвэл эрэгтэй хүн хог хайж болохгүй гэвэл тохиромжтой юу? Эрэгтэй хүн дандаа хүнд юм үүрэх ёстой гэсэн чи эрэгтэй хүн нурууны өвчтөй байвал яах вэ? Чи дээдлэлт нь 3 кг юм үргэж чаднаа уучлаарай гэвэл тэгээд эрэгтэй хүн стил тэр хүнд юм өргөсөөр л байх ёстой юу? Тухайн гэр бүл бүр тухайн нөхцөлд хүртэл өөрчлөгдөж болно. Тэр дүрм журам хүртэл. Тэр хэвшмэл ойлголт хүртэл өөрчлөгдөж болно. Гэтэл биднээс гаднаас нараад нэг төвшин чинь өөр хийдөө. Эхнэрээрээ хүнсээ зөөлгөөл явж идэг юм байна шүү дээ. Гэт ойлгох чинь Тэгэл нөгөө нийгмийн хэвшмэл саяны хэлээд байгаа шиг ийм ойлголт нь биднээс багтаж шингэх гэж хит их оролдох юм бол аюултай. Багтаж шингэж чадахгүй бүх тэр дүрм журманд хэвшмэл ойлголтод биднээс бүгдээрээ багтаж чадахгүй. Магадгүй тэр түрүүн хэлээд байгаа дүрм хамтын амьдралын дүрм тухайн гэр бүлтэй шинээр дүрм зохиолцож болно. Шин дүрмүүд шин гаргалгаанууд гараад нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг процесс чинь хүртэл за хоёулаа дундын дүрмтэй байя гэдэг дээр очинэц. Чи наадхаа хязгаарт би энийг хязгаарлаа. Одоо яг энэ дунд дээр хоёулаа аваач. Болж гин үү? Болж гин. Магадгүй тохиролцсон. За одоо энийгээ барь. Байж болох уу? Сайн хэлээд байна шүү дээ. За би залуу байхдаа
нуруугаа гинтэйггүй байхдаа би бүгдийг үргэдэг, авдаг, явдаг, чаддаг байсан. Өнөөдөр би эрүүл мэндийн хувьд асуудалтай болчлоо. Тэгэхээр одоо яах вэ? Яаж зохицуулах? За юмыг ер нь аль болох багаарай. Том юмнуудаа өөр хүнээр зөвлөвөл арга хэмжээ аавь. Тэгээ тэр хүнийгээ бид нэр хайрлах хэрэгтэй биз дээ. Жишээ нь гих мэдчлэн дундын дүрм өөрчлөгдөж ингээ ховсож явах жижиг юм шиг хэрнээ хөвшмөл ойлголтыг давж гин үү? Давж байгаа зү. Зөв буруу хувьсдгийн байна. Миний зөв гэж бодсон зүйл буруу болчихсон. Буруу гэж бодсон зүйл зөв болчихлоо. Одоо ойлголоо. Зөв буруу хувьсдгийн байна. Сэтгэл бол эрхтэн, сэтгэл зүйн зөвлөгөө. За одоо жишээ нь нийгмээрээ одоо хамгийн том одоо ойрхон учирж байгаа нь бол манай Монгол тэр тусмаа ёс заншлын дагуу гэр бүлүүд тэрэнд эвлэрч тэрэнд тааруулж хамаатан садангуудынхаа одоо юунд тааруулж амьдрах гэж хичээдэг. За одоо жишээ нь бэр гуйх заавал ёстой юм уу? Тэгтэл гадна талаас заавал бэр гуйжээж тэр хоёр яг ёс уламжил юм чинь гуйх ёстой. Тэгтэл тэр хоёр бэр гуйсан гуйгаагүй таарч тохирол амьдрал шүү дээ. Тэнгүүл тэр хоёрын муудалцсан ч гэдэг юм уу тэр хоёрын үл ойлголцсныг бэр гуйгаагүй улмаас та хоёр таарч тохирохгүй байна гэдэг. Жишээ нь тэр чинь өөрөө майндсет юу гэсэн үг вэ гэхээр би тэр ойлголтоор өөрийгөө хязгаарласантай холбоотой гэсэн үг. Ихэнхдээ ойлголтоор жишээ нь ихэнх тохиолдолд бэр гуйгаагүй бол эмэгтэй тал юу гэж бодох вэ гэхээр энэ хүн сэтгэл нь шулуудаагүй юм байна гэдэг ойлголт авна. Тийм биз? Гуйхгүй байна гэдэг чинь яагаад гуйхгүй байна гэдэг тухайн нөхцөлийг асуух. Үнэхээр ихэнх тохиолдол нь яагаад гуйхгүй байна гэдэг нь асуудал байж болно шүү дээ. Ихэнх тохиолдол. Яагаад гуйхгүй байна? Нэг л тэр хосын амьдралд итгэл үнэмшилгүй байгаа юм уу? Тэр их нэртэй сэтгэл хангалуун биш байгаа юм уу? Хизээ нэгэн цагт сална гэдэг бэлтгэлтэй байгаа юм уу? Аль нь? Тим хүлээлттэй нөгөө талд байж ивэл хэцүү. Одоо энийг би зөвтгөж нэг ярьж байна. Ойлгох гэж байна. Тийм байгааз? Яг бодис байдал дээр жишээ нь яагаад бэр гуйхгүй байгаа? Тэр шалтгааныг олох хэрэгтэй байна шүү дээ. Яг бодит байдал. Ярилцсан олон дахин ярил. Яагаад чи би өөрөө бэлэн биш учраас гэдэг мэдрэмж төрөд байгаа юм уу? Эсвэл хүүхэдтэй болчоод үгүй гэдэг ингээд байгаад байгаа юм уу? Эсвэл бэр гуйх гэсэн чи би эдийн засгийн боломжгүй байна гэдэг байгаа юм уу? Мэдхгүй. Ямар нэгэн шалтгаан байна уу? Хорин болон бэр гуйх хурим гэдэг юм дээр эмэгтэйчүүд бүх эмэгтэйчүүд чинь манай Монгол улсын ёс заншлын хувьд энд маш их ач холбогдол өгдөг. Утга нь юу гэсэн үг вэ гэхээр би бэр гуйх гэдэг чинь дээрээс нь би тэр гэр бүлд хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг шүү. Зөвхөн нөхөртэй биш. Зөвхөн найз залуудаа биш. Хүмүүс хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Тэр гэр бүлд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа. Гэтэл тэрийг бэр гуйх гэдэг ойлголтоор хилээд байгаа мó жинхнээсээ хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтоор ярилцах уу гэдэг асуудал яригдж шít. Явж байгаа. За чи манай аав ээжтэй амьдрах гайгүй. Аав ээж нь өөрөө дургуйцаад бэрээ хүлээн зөвшөөрөхгүйгээсэн болоод бэр гуйхгүй байвал яах юм? Маш олон талаас бид харах хэрэгтэй. Маш олон тал байгааз. За ингээд энийг штэ сая зөвтгсөн талаас нь харлаа. За буруутгсан талаас нь харъя. За би өөрөө бэр гуйгаагүй цааны хэлээд штэ олон шалтгаан байж гин тий. Жишээ нь эдийн засгийн боломжтой байна уу, боломжгүй байна уу, эсвэл би нөгөө аав маань өвчтөө байна уу? Бэр гуйх гээд байгаа аав маань би ёс журамтай түрүүний хэлдэг чи ингээд гуймаар байгаад гэсэн аав маань өвчтөө байгаад байдаг тий. Аавынхаа эрүүл мэндийн асуудлыг эхлээ шийдчихээ дараа нь шийдъя гэжээвэл
Тэгэхээр нөгөө талд нь тест чи би эргүүлсэнгүү гээл тэр гэр бүл самраад байвал нэг тал руугаа ингээд тойшруулчих боломжгүй болчихж байгаас. Тэгтэл биднес нэг юм ойлголцлын төвшний талаар юм ярьж шít. Цаана юу ойлгох хэвтэй, юу хүлээн зөвшөөрөх хэвтэй юм. Эсвэл юу байгаад байгаа шалтгаан нь юу юм, гаргалгаа нь юу юм. Тэрийг зүгээр хугацааг нь хойшлуулах гээд байгаа юм уу? Салах гээд байгаа юм уу? Бид хоёр эсвэл тэр хүн бэр гойсонгүйгээл орлоод чи өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу? Нийгмийн хувьд ийм хөвшмөл ойлголтууд айл болгон дээр тохирохгүй ээ л гэж байгаа. Заримд нь тохирч болно. Ихэнхт нь тохирч магадгүй. Гэхдээ айл болгон дээр тохиромжтой биш байж болно. Хос болгон дээр энэ тохиромжтой нийтлэг ойлголт биш байж болно л гэж байгаа. Нийтлэг дүрмийг биднес суур мөн чанарын авчил болдгоо. Юуны төлөө ямар зорилгын төлөө гарсан бэ гэдэг нэг цаанаа нэг юм байх ёстой шүү дээ. Тэр өмнө нь гарсан дүрм байж болно. Гэхдээ журам байж болно. Тэр одоо яс журам ойлголт байж болно. Энэ яах гэж гарсан гэхээр нэг зорилготой байх хэрэгтэй тий. Тэр чинь тэр одоо юу гэдгийг дүрмийн үнэт чанар буюу мөн чанар нь баггүй. Тэр мөн чанарыг л авч үлдэх гэж байгаа. Бусд нь бол хольсож болно. Бид нар одоо ингээд амьдарч байгаа эргэн тойрных улсуудаа ингээд харахаар бид нар нийтээрээ гэр бүл ийм байх ёстой, эр хүн ингээх ёстой гэдэг бас нэг ийм хөвшмөл ойлголтуудыг бүр гүн суулгацсан юм шиг харагдаад байгаа юм байна. Та энэ дээр бас нэг өөрийнхөө бодлыг нэг хэлээч. Эр хүн айл гэр болвол за гэр оронтой байх ёстой, машин дэрэгтэй байх ёстой, хүүхдүүдэд хижээх чадамжтай байх ёстой гэдэг нийтээрээ нэг юм. Тэгвэл энэ гэр бүл сайхан явж байна гэдэг нэг гадна талаасаа ингээд нэг эд баялгаар тэр гэр бүл сайхан амьдарч байна гэдгийг тодорхойлох гэдэг. Тэгтэл тийм байхгүйгээр заавал тийм хэрэгтэй биш. Үр хөвгтэй аягүй сайхан эрүүл саруул аж аргалтай амьдарч байгаа гэр бүлүүд бас бай. Байртай машинтай авах хэвээр бас хязгаарлалчлаа. Нөгөө л хайрцагчлаачлаа. Тэр дундаа жишээ нь түрүүн хэлээд шүү дээ. Эрэгтэй заавал ажил хийгээд эмэгтэй нь илүү их ажил хийж чаддаг, илүү их орлого олж чаддаг бол яах юм? Эрэгтэй нь илүү сайн хүүхдүүдэд хараад хүмүүжүүлдэг бол яах юм? Бид нар тэр гэр бүл ингээд хоорондоо зохицчил байвал тэгээд тэр нь нийгмийг эсвэл намайг хохирохгүй байвал окей бидтэй. Бид тэр хайрцаг дотор заавал хүчээр хин энийг оруулах албагүй шүү дээ. Тэр гэр бүл үнэхээр зохицоод сайхан нөгөө юу гэдгийг тэр гэр бүл дотор чинь сони хэлээд шүү дээ. Эмэгтэй нь илүү их юм актив, эрэгтэй нь илүү их тийм дотогш байгаа ийм гэр бүл дээрээ илүү төвлөрцөн. Нөгөөх нь юу гэдгийг эмэгтэй нь одоо юу гэдгийг илүү их тийм одоо нэр хүнд өөрийнхөө албанд ийм юмд карьер дээр илүү их төвлөрсөн хүмүүс байгаа. Тэр хооронд зохицоод амьдарч болно үстэй. Боломжтой. Би тэр гэр бүлүүд хүртэл түрүүний хэлээд байгаа нь одоо энийг л бид нэр ингээд нөгөө дээр үед яагаад эр эмийн хооронд илжигбүү жороол гэдэг үгийн үндсэн утга нь энэ байхгүй. Бас хязгаарлах тэр гэр бүлийг нэг юмар битгий хязгаарлаарай. Яг тэр гэр бүл дотор юу болж өнгөрөөд процесс юу болж ингээд өрнөд байгаа хинч мэдэхгүй, нарийн мэдэхгүй ээж хүчтэй оролцох нь өөрөө хэцүү. Ихэвчлэн бид нар бие хүмүүс санал болгох, санал одоо юу гэдгийг эсвэл тодорхой хэмжээний туслах шаардлагатай үед ойр дотных нь хүмүүс туслах, дэмжих асуудал бол ярина гэхээс ер нь бие хүмүүсийн амьдрал хит их орооцолдох тэдний амьдралыг өмнөөс нь шийдэх боломж эсвэл шаардлага угаасаа байхгүй л гэсэн. Triple Event Hall 2011 оноос эхлэн зочлог үйлчилгээ, ивент арга хэмжээний салбарт 10 гаруй жил ажилласан Mondact компани салбар ивент танхим болох Triple Event Hall нь хурам найр, хурал, хүлээн авалт зохион байгуулах боломжтой А болон Б гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. А танхим нь нийт 970 м2 талбайтай 600 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай танхим юм. Мөн бүтэн хэвсэн доторлогоо, агааржуулалт, хөргөлтийн системийг бүрэн шийдсэн нь ирсэн зочдын тав тухыг хангах төгс орчин юм. Биднээс яриад байгаа гэдгийг ивэл жирэлтэй мөртлөө үнэхээр таардаггүй гэр бүл зөндөө л байна. Харш чиртэй мөртлөө маш сайхан амьдарч байгаа гэр бүл зөндөө л байна. Бодит амьдрал. Тэгээ энэгээр хязгаарлах юм аа бид нар. Нэг нөхөр очсон чи ямар ч юм хиймэл хийсвэр юм яриад та хоёр өстө нэрэ те тарахгүй асуудаг. Чамд юм хэлэгч мэлэгч гээд ингээд сэтгэлд нь
сэв хийгээд болох боломжтой амьдралыг устгасан тохиолдол зөндөө шүү. Харамсалтай Тэ. Ийм хийсвэр юмд итгэх тухай. Заримдаа бид нэр жоохон хит их хийсвэрлэг байдлаас аль болох бодит байдал руу буухыг л бид нэр одоо яг зөвлөдөг. Илүү бодит байдал. Тэгсэн чи бодит асуудал нь юу байсан юм бэ? Зүр сэтгэлийн гэмтэл байвал яах? Тэр сэтгэлийн гэмтлийг засах тухай тий? Тэр сэтгэлийн гэмтэл эсвэл яг одоо тэр нэг юм хэцүү үеэ давн туулж байгаа үеийг нь бид нэр туулахт нь хэн нэгэндээ бие биентэй туслах тухай яригадаад энэ гэр бүл илүү доктортой өрнж болно ш. Жихнээсээ яг үндэ юу гэсэн үг шалтгааныг л ол. Тэр шалтгааныг зас. Шинж тэмдгийг биш. Тийм хийсвэр юмар тийм бид нар ийм шинж тэмдэг дээр ингээд төвлөрдөг ийм одоо нийтээр ийм шинж тэмдэг дээр төвлөрдөг болчих. Мөн чанар буюу шалтгаан дээр төвлөрөө. Жинхэнэ шалтгаан нь бодит байдлын тухай ярьж байгаа шүү. Хийсвэр байдлын тухай ерөөсөө биш. Шашин тэ одоо юу гэдгийг ёс суртахуун этикийг одоо ийм энэ мөн чанарыг авч үлдэх ёстой шүү. Тэгсэн чинь шашин тэ золонгоор хоолдог байвал яах юм? Эсвэл хин нэг айлгаж ичээгээд дарамтлаад тэ тэрүүгээрээ одоо юу гэдгийг тэ энэ өөрийнхөө юмэд ингээд томсгож тэ нөлөөгөө томсох гэж байгаа юм уу? Тэгвэл эн чинь биш. Нөгөө шашны чинь хүртэл үндсэн мөн чанарт нь байхгүй байхгүй. Үндсэн шашны чинь үндсэн мөн чанар нь юу юм? Тэр нэг юм хүмүүс ингээ хуульчилж болдоггүй хуулийг ёс суртахуун этикийг түгээн дэлгэрүүлэх тийм биз дээ. Хамгийн энгийнээр ийм тийм тийм суур үндсэн ийм эсвэл нөгөө нэг юу хийж болохгүй гэх ингээд нэг юм ядахтаа чиглүүлж өгдөг үндсэн зүйл нь юу сайн мууг те ядахтаа чиглүүлж өгдөг тэр одоо нийгмийн идеал ойлголт мөн биз дээ. Тэрнийхээ эсрэг зүйл хийвэл яах? Тэгвэл болохгүй шүү. Тэрийгээ л хийлд. Шашин тэрийгээ л хийлд. Тэгэхгүй ойлголтог чи юу гэдгийг те энд итгэхгүй бол одоо юу гэдгийг чи там дуунаа нэг аль ингээд те чи энийгээ л хийхгүй бол танаа гэрүүлийнх нэг нэгээрээ өхөн гэж ингээд дарамтлал те байж болох юм уу? Багшаасаа лам багшаасаа асуул амьдралаа шийдээд ээж болохгүй байх. Одоо юу гэдгийг те тэр нэг бөө удагнаасаа асуувал бүх амьдралаа 10-оор нь өөрчлөө самраад ээж болохгүй шүү. Ёс суртахууны төрний этикийн үндсэн чиг ойлголтуудаа авч болно. Тийм тусламжуудаа аваа. Окей те. Гэхдээ хитрүүлэхээ болох хэрэгтэй. Бодит байдлаас хит их хийсвэр амьдрал руу явахаа болох. Аль болох хөрсөн дээр амьдрах ёстой шүү бид нар. Үлэн дээр амьдраад ээж болохгүй, хөөсөн дээр амьдраж болохгүй. Эсвэл хийсвэр хит сэтгэлгээнд. Хийсвэр сэтгэлгээ итгэл үнэмшил чинь өөрөө сайн зүйл мөн үгүй мөн сайн зүйлийг түгээх дэлгэрүүлэх тухай байвал илүү мөн. Яг зөв нэгэнт итгээд яваад байгаа хүнийг бид нар болоочаа гэх тэр итгэл үнэмшлийг нь үүсгэж иж чадахгүй шүү дээ. Тэ? Бодит байдлаас цугтж байгаа хүмүүс ихэнхдээ ийм зүйлд итгэдэг. Бодит байдлаас өөрийгөө өөрчлөхөөс реал байхаас үнэн байхаас цугтдаг хүмүүс гэж байна. Айдаг хүмүүс гэж байна. Тийм хүмүүстэй эсвэл амар хялбар амьдрахыг хүсдэг хүмүүс бас юм итгэх. Эрсдлүүд нь өндөр. Хамгийн ердөө сэтгэл зүй докторгүй буюу сэтгэл зүйд их тийм хоримтгай ийм
тогтворгүй ийм савлгаа сэтгэл зүйд ийм хүмүүс ийм юм бодит бус ийм хийсвэр юм хитрхи их тохиолдол нь их байна. Та бол сэтгэл засалч хүн. Тэгэхээр би танаас л асууя гэж бодчих. Хүний сэтгэлийг тэр тусмаа эсрэг хүүснийхаа сэтгэлийг татна гэж яахыг хэлдэг юм бэ? Яавал яг энэ хүний сэтгэлийг би яг өөрийн 100% болголоо гэж тооцох ёстой юм бэ? 100% болно гэж байхгүй шүү дээ. Татанч гэж юу ах вэ? Хүн болгон өөр таталцах хүчин зүйлтэй. Хүн болгон өөр зүйл дуртай байх. Хүн болгон өөр зүйл одоо юу гэдгийг те одоо саранзан мэт татагдах бар нягууртай тийм биз? Тэр чин тоочны гэдэг юм уу ойлголт байхгүй байгаад тоочны ойлголт байхгүй. Одоо түрүүний хайрцаглах ямар ч боломж байхгүй. Хүн болгон өөр одоо юу гэдэг харцсанд өөр одоо майндд тий одоо юм юу гэдэг сэтгэлгээнд өөр төрх үйлд төрхөнд татагддаг. Эмэгтэй хүмүүс нийтлэгээр юунд татагддаг юм бэ? Эрэгтэй хүмүүс нийтлэгээр юунд татагддаг юм бэ гэдэг юм бол байгаа. Нийтлэгээр тий. Гэхдээ түрүүний хэлж шүү дээ. Одоо юу гэдэг эрэгтэй хүн болгон 90 гоо сайхан татагддаг юм уу? Нүрээ тий мейкап хийсэн гоо сайхан эрэгтэй хүйс болгон татагддаг уу? Очлоо үгүй үстэй. Гоо сайхан татагддаг юм аа гэвэл тийм техник нь байж болно. Эмэгтэйчүүд илүү хүчрхэг түрүүний хэлээд шүү дээ тий. Одоо бол энэ хүч павер түрүүний хэлээд одоогийн хүч павер чинь их хвчлэн мөнгөтэй холбогдоод байна. Баялагтай одоо мөнгөтэй тэр нэг юмтай холбогдоод байна. Тэр нь татагддаг нь үнэн нь тийм. Хүн болгон тийм үү? Үгүй гэжтэй. Эмэгтэй ямар ч эмэгтэй хүн өөрөөсөө ямар нэгэн байдлаар энэ тэр эрэгтэйгээс өөрөөс нь ямар нэгэн илүү гэдэг нэг мэдрэмж аваад л дурлж эхэлж байгаа шүү дээ. Эсвэл татагдаж эхэлж байгаа. Тэгнэз тийм юм байхгүйгээр татагдсан гэсэн ойлголт байхгүй шүү. Тэрийн нийтлэг юмнууд бол байна. Зарим нь зүгээр бие хаан татагдаж болно те. Нөгөө эрх хүсний үндсэн шин чанар те булчинлаг байдал те татагдаж болно. Тэг юу татагдах нь тухайн хүний хүн болгоны өөр ингэсэн л үндсэн ойлголтууд. А тэрнээш бол бие гой хөгжүүлээд гой булчинтай болоод бүгд гой хүмүүсийг татаж чадахгүй байлгүй. Тэг би физиологи өөрчлөөд өндөр залуу татагддаг юм байна гэл өндөр болохгүй л хичээгээл өндөр болоогүй л шүү дээ. Хөрхий. Тэ энэ генетикийг ялтай нэлээ тэ энэ генетик удамшлын хүчин зүйл. Би одоо гэр дотроо бол өндрөөрөө дээрээс хоёрт нь ороод байгаа шүү дээ. Ууг нь. Тэ гэр бүлийнхэн дотроо жишээ нь нийтлэг байдлаас харахад гих мэдчихлээ. Өөрчлөл бид нар төрний татагдах нэг хойлч бас байхгүй л тэ. Нийтлэг юмнууд нь бол саяных тэ. Одоо үед таны ажигласнаар таны харж байгаагаар хосын харилцаагаа ч гэдэг юм уу бие биентэйгээ харилцаж байгаа харилцаан дээрээ яг ингүүл яг болох юм шиг энэ өнцгөөс нь харуул зөв юм шиг танд санагдаж байна. Таны хувь хүний бодлоос. Явж яагаад бид нар ойлголцохын тулд юу хийх ёстой вэ гэдэг нь айгүй чухал болчихж байгаа. Тэгэхээр би ямарын гэдэг дээрээ ойлгож суралцчихвал би тэрийг би ямараа чамд илэрхийлж сурна. Нөгөө хүн ч гэсэн чи ямарын гэдгийг хамтдаа олж болно шүү дээ. Хамтдаа олцох. Эцэст нь бид нь солилцоо гэж. Юу гэхээр ойлголцох гэдэг солилцоо гэж.
Тэгээ ойлголцсны дараа бид нар хүлээн зөвшөөрөх гэдэг солилцоо. Зарим нь зөнгөөрөө хийгддэг, зарим нь үнэхээр бодож төлөвлөж тунгаажж хийгддэг зүйл. Ямар ч их гэр бүлийг ингээд сарниулаа салгаад те ямар ч гоё гэр бүлийг үнсэн тавраг одоо юу гэдгийг тавраг болгож болно. Юу ч болгоод тэр гэр бүлийг нурааж болно. Ямар ч муу гэр бүлүүд сайхан амьдрах боломжтой. Магадгүй ихэнх суурь нь одоо сэтгэл зүйн хувь докторгүй байсан байгаа. Тэрийг даван туулж байгаа, туулахгүй байгаа, чадахгүй байгаа энэ процесс төр байж магадгүй. Тэгэхээр их том чеклист гэр бүлийг ер нь их доктортой эсвэл гэр бүлүүдийг аврах их том чеклистийн тоонд юу ордог вэ гэхээр сэтгэлийн хувьд би эрүүл үү гэдэг. Над дээр ирж байгаа хэдэн мянган гэр бүлүүд ирж хахад салхан тогтсон, ойлгомжтой болцсон, хөрх дээрээ хөрцсөн тэ бүр ингээд сэтгэлийн хувьд ингээд алсарцсан гэр бүлүүд хүртэл зөндөө ирж байгаа хахад зарим тохиолдолд ганцхан цэг буюу шалтгаан дээр хатгалт хийхэд тэр шалтгааныг засахад тэр гэр бүл үргэлжлүүлээд амьдрах чадвартай болдог. Жишээ нь төрсний дараах сэтгэл готрлын засчихад нэг нөхрийн нойргуудлын засчихад тэр гэр бүл салхаа болждог. Нэг нөхрийн донтолтыг нь засварлах юм бол ямар нэгэн донтолтыг нь засварлахад тэр гэр бүл үлдэж чаддаг. Үргэлжлүүлээд амьдрах боломжтой болдог байна. Тэг хамгийн том хүчин зүйлсүүдийн жишээ нь юу вэ? Тэрний чинь цаана юу? Сэтгэлийн эрүүл мэнд буюу сэтгцэн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Би чи сэтгэлийн хувьд эрүүл үү гэдэг юм чеклист. Өөрийнхөө ингэ шалгаараа. Тэ гээд шүүгээрээ. Үнэхээр өөртөө чадахгүй бол мэргэжлийн хүн дээр очиж. Үнэхээр үзэн ядалттай. Үнэхээр ар овроороо тавилцаад хизээж уучлах чадхааргүй юм шиг гэр бүлүүд засардаг шүү дээ. Болдог байхгүй. Цааны хувьд тэгэхээр сэтгэл явж байгаа шүү дээ. Тэ сэтгэл яваад байгаа. Тэр сэтгэл нь өвдсөн л байгаад байна шүү дээ. Тэр сэтгэлгээд эргэтэн нь аль нэг талаараа хизээ нэгэн цагт өвдөөд урт хугацаанд өвдсөн үү? Ихэнх энэ гэр бүлийн одоо юу гэдгийг те үгүй хийдэг юм бол урт хугацааны сэтгэлийн өвдөлт хүргэлж ирсэн бой тэр өвдөлтийг засаагүйгээс тэр өвдсөн сэтгэлийг хэмжлээгүйгээс болдог. Тэрийг чеклүүл, тэрийг засах арга хэмжээ авъя. Бас боломжтой байна л гэж. Боломж бол байгаа. Байгаа. Ямар ч нөхцөл. Хугацаа шаардж магадгүй зарим нь би 20 жилийн асуудлаа тэгээ 20 минутанд гарна гэдэг тийм төлөвлөгөөтэй орж иж болохгүй зү.